Авгаатай өнгөрүүлсэн 9 жил 1-р хэсэг. Жадраны бүрий Болчууригийн 33 хүүгийн 31 дэх нь бөгөөд доороо 2 дүүтэй. Эцэг минь 3 хатан 7 татварын 2 зээгийн голомттой огтоо тоолдоггүй. Бидний бүл өнөр өтгөн олуулаа амар амгалан инх тунх элбэг хангалуун сайхан өссөөр 7 хавар хүрлээ. Үе хөвгүүдээ бодвол өвөг мэт эцэгтэй, эмэг мэт ихтэй, иймтэйч эрхлэх, хаширлах 2 зэрэгцэх мэт өсөв. Эцэг минь миний 7 хаврын шинжээг хийлгэнэ гэж уран хайтаас өмнө урьж ажилуулсан байсан тэр зуны адаг сард миний Жадран аймагт Алтан улсын мартин цэргүүд уулгалан орж ирцгийн өрх бүлийг сүйтгэсэн гашуун төв санаанаас минь үл гарна. Тэнд ахуйд байсан ах нар дайсантай нөмгөн нүцгэн тулж эмс хүүхдүүдэд дөрвүүлэх гэж тэмцэлдэн ядан байхад баг ижийн намайг нэгэн сахал настанд цундлан өгч энэ чиний багш миний хүү сайтар үгэнд ороорой гэд настанд хондан эрх цаг ирлээ хүүг нутаг руугаа авч одогтун хэмээн хэлээд морийг ташуурлаад өөрөө аргаа үүрэн миний хойноос агтчид морь түргэж ирвээс би унан дутаан өтөр төрүүлээ дутаацгаа гэв. Миний шинжээг хийхээр тавлаж байсан уран хаан Дархан Бадар гих дэмж ий намайг авч дутаагаад би гэр рүүгээ харан орилон жарлаж хойш сар байхдаа баг ижигээ суманд оногдсон хөтхийн унаж явахыг харсан юм. Баг ижи минь газар унахад арагтай хүүн миний дүү тэнд уйлж байсан. Түүнийг авъя гэж хашгиран тэмүүлсэн багш бүү эргэж хар чамайг гүйцээд ирнэ бити санаа зов зүгээр бүдрээд унчихсан байгаа үз одоохон босоод араас тухтаагаад ирнэ гэсээр намайг өөртөлсөн жигтэй дутаасан юм. Багш бидэн хэрвчиг зогсон хүлцэх бусдад тослохыг санах аваас их номтын суманд оногдож өхөө цагт аюул байх тул орны ирч автал элдв санахыг хориглохоос өөр аргагүй байсныг хожим би ухаарна. Багш ирээд удаагүй байсан учраас агттай байж таарчээ. Намайг баг ижи өгч амтсан тэр юм. Ингээд хүрээний хойд нүмерийн уулан дээр гараад эргэж харахад цаана хөвсүүлцэх их морчиргүүд бидний голомт бяцхан баян бүрд мэт харагдав. Энд нанд айдас хүйц ийм нүмерөглөх шуурга мэт тайсан өчүүхэн голомтыг бүргийнх нь тод мэт харагдсан тул биеийн бага үзэн ядаж номонд муу жадан дэргүүгээ зүхэж амиач жаварч дийлэмгүй балчиртай гомдож авралгүй бүхэн рүү хашгирах мэт бачуурл үүсэж байв. Тэрл даван дээр ирж би гэртээсээ тутаахаас үр аргагүй болохоор ухаарсан бүлгөө. Багш бид цааш дутааж замдаа хэл өгөхгүй бол эн чинь их төвөгдөө хэмээн ташуур өгөхөд зүүн уулын цаагуур бидний гэлдэх мэт бүлэг зэргүүд гарч ирлээ. Чингээд багш ой орж мөр буруулахын зөв хэмээгээд ойрох бугын жимрүү тоглов. Бидний хойноос 2 сумын элдэн хөөж байсан тул бидний амьд мэнд гарахын ч төвөгт оров. Багш ойд ормогт дахиад зураа ажиглан байгаад энэ ой тайгыг галдаж магаад хориг буйзаа гээд сэрдэн модын хуурайг аштан гинтүү товтлогоо хийхийг тэтгэх буйзаа. Хоёул илүү гүн ойроо орё. Талаар давхивал гүйцэгдэж магад ойгоор давхиж мөр буруулж байгаад ирэхэд бусдад хэл чимээ өгч дийлэх визээ гэснээр бид хоёр ойн гүн рүү давхилдан оров. Мордын төвөргөн уйлж байгаа хүүхэд уугайлж байгаа дуу хурд өгч байгаа ташуурын чимээ хон сонсогдсоор л байлаа. Багшийн морь ойд явж сурсан аяттай илүү хурдтай байсан. Харин манай морь иймэрхүү ойд дундуур дахиулахад имж гарамгай биш байдагсан да. Нэг л мэдхэд хойно аниргүй болж энэ шууд тарж эхэлсэн. Яг л мод шатаж байгаа мэт багш хоруугаа норгож үзснэ. За төмөр бидний чиг ирж байна шүү. Хоёулаа уулаарай зүгүү моддыг имжин талх хэрэгч өгөө дутаа юу. Тэнгүүл галын хаюул холуур буйзаа гэв. Ингэж л бид хоёр замаа алдах нь ихсэн юм да. Төмөрт авалцах гээд байсан болохоор салхи сүргэн давхсаар хойно чимээгүй утаагүй болоход тэгэн он цоорход ирсэн байлаа. Багш маань за бид салхины чиг хөөж давхиж байгаа зүгээ алдчихлаа. Одоо хаахан хавцаа байгаа юм бол доо гэж дуурч байсан юм. Танд мориноос буухтаа багшийн хөл шаргацсныг анзаарсан. Шагаан жоохон дэхэнтэй ирээн болчингийн жаахан эсгсэн мэт байхыг багш хажаад зузаан гуталтай ачаар зөвхөн өмнө үзүүр ороод жаахан сэтгэлч гэж зүгээр маргаадэр нөгөө төр ихэд гарын эсгэл рүү идэгчгэн гэсэн ч нарийн шилний ясна бугарсан бололтой өвдөл ихтэй хавцсан байв. Энийг ямартай шавартан бой гэд бид гумигийн суулж аваад хөлийг нь шавартан болоо. 3-4 гариг морин дэл дээр дашмаг устаагаар л давхснаа санаж байна. Тэгээд амс хийж одоо дайн хөлөөс холдсон бизээ хэмээгээд их шугуун дотор байх игэн хавцгайд бодолтож багшийн хөлийг эмчлэхээр болов. Чингээд унд ус олъё гэж багш маань модны уур яр мөөг ажин харж жаад явж байгаад хаднаас олгоодж байсан бяцхан булаг болов. За хоёулаа устай болчихлоо. Бусдын төвөггүй гэж хэлээ. Ингээд бид хоёр нэлээд өндөрлөг газар гарч шувуу амтан ажина гээд дээшлэв. Ажаад байла намгүй. Шатсан ойгоос дүүрсэн амтад бидний ойр зур жоод үзэгнэ. Гал нааш эргэж магадгүй аюултай. Хоёулаа эндээ байсан дээр. За бид хоёроос өөр хэл чимээ өгөх хүмүүс байгаа биз. Хоёулаа идэж байгаад эндээс бууя гэсэн юм. Хоёул багшийн богцонд байсан эдэн ундаа гэдэж хэдэн гариг болоход багшийн өнөөх шарах нь айхтар том цэлхэр хөх зүйл болсон байлаа. Багш за өвдөгний доогоор бяц сох
гэх нь би гайхаж ядаад яагаад гэв. Ёдор гэж хортой сум байсныг нь мэдэхгүй эрт хорыг нь гаргахгүй явцруулжээ. Өтөг бууцандаа сумаа хийж хордуулсан байж. Тийм учраас цус дагаж биш мах идэж хорлдог хор байна. Би энэ хөлнөөс ангижрахгүй бол энэ идээбэр миний бүтэн биеийг залгина. Тиймээс чи өвдгнөөс доогуур яцлахад туслаадах гэвэ. Багшийн дээдлийн хормойг хавсан нарийн олсноос бид хоёр татаж гаргаж аваад өвдгнийхэн дээгүүр гуйыг нь улайтал чивчэртэл нь бов. Багш намайг цохооройгоо том чулуу өгөхт нь нөгөөхийнх нь өргөж дийлдэггүй. Нэг өргөс хийгээд болгосон ч юр нэмэр болсонгүй. Тэгтэл багш за миний бүсийг тэр дээр байгаа модноос зүгөө. Багш нөгөө олс бүснээс чулууг татаж байгаад чи намайг унахтан чиглүүлж бариарай гэлээ. Тэгжил чулуугаа хөл дээрээ болгож бацсан юм. Хажууд гал түлчихсэн байв. Надад тутгаа өгөөд одоо олгойдож байгаа цустай газруудыг түлээх. Би хэлснээр нь олгойдод гарч байгаа 5-6 амин судсыг түлж болгоосны дараа багш өөрөө утгаа аваад бусад газрыг нэмж түлж мухарлаа. Багш маань одоо идэлчихгүй байвал болно доо хэмээлээ. Ингэж л багш маань тэр дөрвөлгээс 7 гаригийн дараа хөлөө алдсан юм да. Багш маань ёрдөөсөн ясаа махаараа хомиж боож зангилчаад хэрвээ энэ өвдөлтөөс болж миний ухаан санаа тэгш бос болбол хэцүүдэх нэ. Ямар ч тач төвчж байгаа дээр чамд нэг эрдэм заагаадах юм. Энд ойр зур идэх юм байгаа. Чи туулын баас олж чадна уу гэхэд нь үзэж байсан гэв. Тэгвэл түүнийг амдуулаад энэ зангийг тавьж байгаад олсон чагт занг тавихыг зааж өгөв. Чи одтой байл миний ухааныг олох биз. Одгүй байх юм бол энэ ойгоор татаад байгаа манан буухаар алтан гацсны эсрэг чигт эсвэл нар мандах чигт баримжаа аваад л яваад байдаг юм шүү. Уснаас ус хоорондоо хамгийн бэрх байдаг юм. Тиймээс нэг ус олдоод нөгөө усаа олтол заавал модон тэмдэг чагт тавьж яваарэ. Хэрвээ ус олохгүй бол байгаа газараа битгий солиорой гэж загсан юм. Дээлээ тайлж хормоогоо багш шиг цуглав. Цамц болтлоо 20 дуртавтар утас гарч ирэв. Дараа нь туулайн занг тавиад зангаа иргэдэл ажилтай болов. Өглөө нарнаар нэг иргэн өдөр нэг иргэн үдэш болоод үдэд бол багшийнхаа дэрэгдэл байна. Багш минь энэ усны баруун чигтээ буй. Хоёулаа яг усны дэргэд буух юм бол ундаас араат нь идэж болно. Цаашлаа доороосоо чийг аваад үхэж магад гэсэн учраас бид хоёр тэр болгохтаас 200 далхан мөртөө баруун чиг болж яваад буудалсан юм. Багш өвдөлтөөсөө болоод ихээ халуун болж бас ухаан санаа үнэхээр манарч маш их ёолж байсан. Яагаад хөлөө таслахтаа ёолоогүй нэ түүний дараа ёолоод байсныг нь би ойлгодоггүй байлаа. Өдөр хоногуд ёолж байгаа хүмүүс гүрэн улсаа яасныг мэдэхгүй, хаана байгаагаа мэдэхгүй мэгдэл донд өнгөрөв. Уйлаа дарагдах хөнгүү байх чинь хамгийн тав зовлон юм блэ. Уйлаач нулимс арч хөнгүү, хашгирлаач тослох хөнгүү, өхвөл энэ өхөн зовлон үгүй болох бол уу гэж бодох шиг. Өгчхүүл учрахгүй дээ гэж боддож айх шиг. Бүх юмыг мэдэхгүй, чадахгүй байх нь толгойг хамгийн их өвтгдөг байсан юм да. Ямар ч тач багшийг ухаан орох юм бол гэр өдөө харж болно гэсэн итгэл байсан. Өдөртөө 2, өдөртөө 3, өдөртөө 1 удаа занганы аль нэгэнд жижиг туулай хулган зараа мэтн орчихдаг байсан юм. Тэрийгээ шүл болгож багштай багхан ч гэсэн уулгаад л байна. Агнсан амтнараараа шин шүл хийж багшаа тэнхрүүлэх гэж хичээнэ. Бид хоёр тогоо байгаагүй учраас багшийн хүрэл цутгамал дуулганд шүл хийж иддэг байв. Багш минь ухаан орохдоо надад ойр хавьяас ондоо навч, ондоо мөөг, ондоо бургас мөчөр түүжир. Би ухаан гаргавал ялгаж идэж болохгүй хэлнэ. Магад миний биеийг тэнхрүүлэх эм танг олж магад. Ухааныг сэрүүгвэл би чамд хэлж ялгаж өгье гэв. Зангаа шалгах зураа ойр хавьд байгаа үзээгүй навч, ижил бус навчуудыг түүж авчираад багшийн дэргэд тавина. Багш минь ухаан сэхийг ороод за энэ халбгар бяцхан навч бол ансны навч шүү. Жимсэн одоо гараагүй байгаа биз. Гэхдээ ханаж явахдаа ууж болно. Энэ эгэлдүү бор шаргал гадар багтай доод сархиан энгийн байгаа мөгийг идэж болно. Хоргүй. Энэ хэд өндөр өнгөтэй нь хортой. Энэ их хэлбэр гажуун хортой. Энэ хэлбэр нь 5 мэтн идэж болдог мөг. Энэ бол хэг гэдэг уран бол надад хэрэгтэй. Наадхаа нэг цай болгоод надад өгөөдөх гэдэл ургамлуудыг, мөөгнүүдийг, мөчрүүдийг, холцснуудыг ялгаж өгнө. Цаашлаад эн чинь үүрэндээ байгаа эрвээхэн авгалтай. Энэ бол төөлүүр хорхой. Энэ тэргээд олсон бүхнийг нэрлэж өгч идэж болно, идэж болохгүй, хортой, хоргүй, юунд ашигладгийг хэлж өгдөг байсан юм. Гэхдээ нөөцлөх савгүй бид хоёр ганц товоондоо л хамаг юмаа хийн. Бодлого багш овоо ухаан саруулсаж өдөртөө оюунтай байдаг хугацаа нэгсэв. Харин өнөө хөл нь монцоогоод улаа ягаан болоод ирхэн тэр. Яг л түлэгдчихсэн арьс шиг хэлбэртэй болсон. Үүнд багш овоодоо
Одоо л би чамд настан хүн шиг түшиг бол чадхаар болж байна. Өвдөлт ясанд орохороо ухаан авчгаад байх юм өршөөгөөрөө хүмүүс. Чи харин 7 настай ихэд их хэрцүү юм. Ойлгохгүй юм гэхээр нь үгүй өвчтөө хүний дэргэд уйлаад яах юм. Нулимс арчиж өгөх юм биш. Уйлахаар бол өнөө тавьсан занган дээр очиж туулаа чи яагаад ороогүй юм бэ гэж уйландаа гэж дотроо бодцоод би хэрсүү 7 хавартан бүлгөөл гин шүү дээ. Багшийг ухаангүй байхад би морио алдчихгүй гэд заавал модноос үйдэг байсан юм. Тэгээд өлдөөхгүй тулд өглөө өдөр орой болгон ер нь нэг зангаас нөгөө зангаа шалах хугацаанд мориныхоо уяасыг өөр газар шилжүүлнэ. Орчин байнга ойр хавийнхаа үүс зүйлгийг идээд хоосолцоод байсан учраас уяах газар нь бид хоёрын байцаас холдоод л бай. Багш ухаан цэлмээд наантай цаантай болсныгаа дараа морь яаж вэ аваад ир гэхээр нь морио авчиртал нэжгээ турчихсан чөдөрлөө жоохон тавьчих гин. Өмнө чөдөр тайлж байснаас чөдөрлөж бол үзээгүй тул яаж чөдөрлөдгийг нь асууж учрыг нь олж байгаад чөдөрлөө тавьчихлаа. Хэтэрхий турчихсан бас ангачсан байна. Яаж өвчхээгүй юм гэж жаал зэм сонсмоор маягтай болчихсон. Багш хоргүй гэсэн үгнүүдийг түүж хатаагаад хүнс хийхэд хэрэг болно. Мах бол амар муудна. Одоо даруй идэхгүй бол болохгүй. Цаашлаад хоёулаа ойрмогтой тавиад байгаа занганд ойр хавийн аан амтан орхоо болно. Тэр цагт дараагийн ав тавьдаг занх хийдэг газраа болтол хэрэг болно гэд бид хоёр өдөр шөнөгүй мөөг түүсэндээ. Мөөг түүхдээ багшлуугаа яардаг хугацаа арай хол болсон учраас явдлаасаа холдож тэгж байгаад гүзэлзэгний талбай болов. Эд сайхан болчихсон, зарим нь бүр унчихсан. Өлсөж байсныг ч хэлэх үү, өлмөн зэлмэндөө хонож байсныг ч хэлэх үү, шаваагаа хантал идээд цадсан чинь унтчихав. Ирсэн чинь үдш бүрийж байна. Сэрүү орохоор сэрж байхгүй юу? Сандраад л буцаад иртэл багш. За морио авчраараа ойрмогтой ууя гэв. Тэгээ морио хайгаад чөдөрж хэрэгцсэн өвсийг нь дагсаар олтол байдаггүй. Идүүлч гэсэн байдаг юм. Үгүй ингэж өөр амтанд идүүлэх байсан бол би идэх байсан юм гэж бодсон шүү. Нэгдүгээр хэсэг төгсөв.